За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар би 1984-өөс 1985 оны хооронд Америкийн нэгдсэн улсыг айдас хүчтэд автуулж байсан цуврал алуурчин Ричард Рамирес буюу The Night Stalker, за монголоор бол шөнийн ангууч гэж орчуулж болох юм болов. Энэ хүний талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Сүүлийн хэд хоног бол энэ хүнээр юу нэгээд амьсгаллаа. Олон подкастууд сонссон. Мөн мэдээллийн их сурвалжуудаас энэ хүний одоо хүүхэд нас, залуу насныхын талаар мэдээллүүдийг олж авсан. За мөн Netflix дээр 4 ангитай одоо баримтат кино байсан. Үнийг нь бас үзээд олж авсан бүх мэдээллүүдээ нэгтгээд та нартай хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд хэдүүлээ 1980-ад оны Америкийн нэгдсэн улсыг зорих нэ. За түүний яг жинхэнэ нэр нь бол нэлээд урт юм байна. Ricardo Levia Munoz Ramirez. Ричард Рамирес гэд ингээд товчилж дууддаг байсан юм шиг байгаа. За тэрээр Техас муж улсын Эл Пасо хотод 1960 оны 2 сарын 29-нд бол төрсөн. Ээж Мерседес Рамирес, аав Хуйлем Рамирес нарын одоо 5 хүүхдийн хамгийн бага нь болж хорвоод мэндэлсэн. За Мексик одоо улсаас гаралтай Америкийн нэгдсэн улсад цагаачилж ирсэн ийм гэр бүл байсан юм байна. Хүүхэд насныхын талаар хэдүүлээ нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж авах хэрэгтэй. Түүний хүүхэд нас нь бол бүр нэг юм хард дарсан зүүд юм шиг л өнгөрсөн. Тэгээд сургуульд байхдаа толгоонд одоо 2 удаагийн гэмтэл авсны улмаас эпилепси синдром буюу уналт таталт өгдөг нэг тийм тархины өвчнөд болсон. Энэ нь бүр дамжраад бодит орчноос ингээд хөндөрөөд ухаан санаанд гинэт орж гараад хийм харж сонсдог болоод тэгээ сүүлдээ бүр нөгөө хиймтэйгээ ярьдаг, ярилцдаг нэг өсөндөө амьдралынх нь нэг томоохон хэсэг нь болж хуурсан байна. Тэгээ эцэг эхийн одоо хариуцлагагүй байдал санхүүгийн асуудал зэрэгс хамаарад түүний өвчнийг нь бол эмчлүүлэх ямар ч арга хэмжээг бол тухайд аваагүй мөлий. Энэ төрлийн дархины гэмтэл өвчнөө ингээ эмчлүүлэхгүй удаашрахаар хувь хүний зан төлөвт нэлээд одоо өөрчлөлт орд юм байна л та. Жишээ нь одоо гаж зүйл сонирхдаг болох, нэг зүйлдээ одоо хитрхи донтох гэх мэтчлэн сөрөг одоо зүйлүүд илэрч гарч ирдэг юм байна. За түүний хүүхэд насных нь бас нэг одоо трама нь болохоор 9 настай байхад нь сургуулийнх нь эрэгтэй багш нь одоо бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байгаа. Энэ хэрэг дээр нь тэгээд ямар нэгэн одоо багшд нь хариуцлага тооцоод ч юм уу ямар нэгэн зүйл ерөөсө болоогүй ингээд зүгээр энэ хэрэг бол өнгөрсөн байна. Ричардын гэр бүлийн хувьд гэх юм бол аав нь айгүйх гэр бүлийн одоо хүчирхийлэл үйлддэг, огцом ууртай, гэрийнхнийгээ айгүйх зоддог, эхнэрээ зоддог, хүүхдүүдээ зоддог одоо ийм хүн байсан юм байна л да. Тэгээ Ричард ихэнх цагаа одоо сургууль дээр өнгөрөөдөг, гудамжинд өнгөрөөдөг, гэрлүүгээ айгүйх оройтож очдог, сүүлдээ бүр гэртээ очих нь багасаад оршуулгын газруудаар хоног төөрүүлдэг болсон байна. Магадгүй нөгөө хийм хардаг, хиймтэй ярилцдаг тэр нөлөөсөн байж болох юм. Ингээд Ричардыг 12 настай байх үед нь түүний амьдралд одоо муу нөлөө үзүүлж болдог хүн гэж байдаг бол тэрний бүр тод жишээ болох үеэл ах Майк нь гарч ирсэн. Майк гэдэг энэ залуу болохоор тухайд Америкийн нэгдсэн улсаас Вьетнамын дайнд одоо оролцоод ялалт байгуулад эх орондоо буцаж ирсэн цэргүүдийн нэг байсан байна. Тухайд ингээд 12 настай хүүхэд тэгээ цэрэг дайн байлдаанд ялалт байгуулад ирсэн үеэл ахыгаа бүр яг өөрийнх нь шүтэнэ гэж үздэг байсан байхгүй. Тэгээ нөгөө Майк ах нь тухайд дайнд одоо болж исэн үйл явдлуудаа ингээд Ричардад ярьж өгдөг. Тэгээ тэгтээ бүр хамгийн ингээд солиотой. Тухайд дайны үед маш олон одоо эмэгтэйчүүд амь насыг хөнөөж исэн. Тэгээ тэгтээ бүр эмэгтэйчүүдийг тамлаж эрэмдэг зэрэмдэг болгоод бэлгийн хүчирхийлэл үзүүлээд амь насыг нь хөнөөдөг байсан талаараа энэ 12 настай хүүхдэд ярьж өгдөг гэсэн ба. Тэгээ бүр сүүлдээ нөгөө амь насыг нь хөнөөжсэн эмэгтэйчүүдийн зургийг нь одоо нүцгэн байгаа зураг мургийг ингээ авцсан. Тэгээ тэр зурагнуудаа энэ 12 настай хүүхдэд үзүүлсэн байгаа хгүй. Тэгэд энэ бүх мэдээллийг энэ хүүхэд бүр толгой тархиндаа ингээ аль хэзээ шингээгээд авцсан ийм байж ахт нь нөгөө энэ Майк гэд үеэл ах нь Ричардын нүдэн дээр найз эмэгтэйтэйг одоо муудалцаад тэгээ найз эмэгтэйгийнхаа нүүрлүнд будаж амь насыг нь хөнөөсөн байгаа. Тэгээ энэ бүх одоо явдлын дараа нөгөө Майк гэд үеэл ах нь мэдээж хүн амны хэрэгээр бол цагдаад баригдсан боловч дайнд явж исэн одоо баатарлаг цэрэг гэдэг утгаараа за нэмээд дайны үеэр одоо сэтгэл зүйн асуудалтай болсон учраас одоо ийм үйлдэл гаргасан байна гэд
сэтгцэн эмнэлэгт хэсэг хугацаанд эмчлүүлээд тэгээ ямар нэгэн ял шийтгэл аваагүй ингээд өнгөрсөн байна. Нөгөө 12 настай хүүхдэд чинь яаж чимээ гаргахгүй орон байр руу цонхоор ингээд дамжиж орж болдгийг зааж өгсөн байгаа хгүй. Нэг ёсондоо одоо орон байрны хулгай дээрм яаж хийж болдгийг зааж өгсөн байгаа. Ингээд өсвөр насндаа бол тэрээр сургуулаасаа гарсан. Ингээ 14 настай болох үедээ мансууруулах бодистой хэрэглэж архинд бас орсон байгаа. Ингээх үедээ Ричард одоо мансууруулах бодисны нөлөөллөөс бас хамаарад тэгээд нөгөө хий юм хартаг зэрэг нь бүр ихсээд оршуулгын газруудаар нэглээ одоо олон хоногоор ингэж хоног төөрүүлдэг юм болоод тэгээ бүр сүүлдээ нөгөө сатаныг шүтдэг, сатаны талаар одоо судалдаг, сатаныг өөрийг нь хамгаалдаг, өөртөө нь ярьдаг. Тэгээ сатан одоо намайг сонгосон зэргээр одоо тэгж боддог ийм хүн болж хуурсан байгаа. Ингээд олон цаг одоо өдрийг хамтдаа өнгөрүүлдэг байсан үеэл ах Майк нь сэтгцэн эмнэлэг рүү явсан учраас Ричард хэсэг хугацаанд эгчтэйгээ одоо хамт байх гад эгчих руугаа одоо ингээд явсан ба. Тэстэ гай газар доороос гихчээр нөгөө эгчийнхэн нөхөр гэж бас нэг гаж тунтан байсан. Тэгээ яадаг гэсэн бэ гэхээр шүн орой болохоор ойр авийнхаа ингээд хөрш зэрэгэлдээ айлуудынхаа цонхоор нь ингээд нууцаар эмэгтэйчүүдийнх нь усанд орж байгааг нь ингээд хардаг. Тэгээ ингэх болгондоо Ричардыг дагуулж явдаг болсон ба. Тэгээ ингээд энэ бүх муу нөлөөлөлтэй энэ зүйлээс одоо болоод нөгөө Ричард сексийн нэг тийм гаж хүсэлтэй болоод тэгээд хүний амь насыг хөнөөж байгаа тэгээ хүчирхийлэл үйлдэж байгаа зэрэг ингээд ургуулan боддог, төсөөлдөг ийм хүн болж хувирсан байгаа байхгүй. Тэгээ магадгүй нэг энгийн амьдралаар амьдрах гэж үтсэн юм шиг байгаа. Нэг чочод буудалтай техникчээр одоо ажилд орсон байгаа байхгүй. Тэгээ нөгөө техникч ихэр чи ямар нэгэн өрөөнд шаардлага гарах юм бол нөгөө түлхүүрийг авч явуулдаг, эсвэл картыг авч явуулдаг нэг тийм байдаг штеп. Тэгээ энийг ашиглаад нөгөө өрөөнүүд хэрвээ эмэгтэйчүүд байх юм бол тухайн өрөөнд ингээд нууцаар ороод нөгөө хөшгөний арт ингээд нуугтаад тэгээ нөгөө зарим чочод буудлын чинь нөгөө хөшгөнүүд нь нэлээд зузаан аднар байдаг штеп. Тэнгүүдээ нэг хөшгөний арт ингээд нуугтан гот чинь мэдхгүй. Тэгээ бүр ингээ амар эвгүй агаад тээ ёо та нар ингээ боддоо нэг ингээл мэдхгүй амралтаараа те чочод буудалд ингээл амар гой амарна гээл бодоол очисон чинь хин нэгэн таныг хөшгөний араас ингээд нууцаар харж ийн гэж боддоо бүр нэг юм аим шиг кино шиг заяа. Яагаад одоо энэ чочод буудлынхаа ажлаас гарах болсон бэ гэсэн чинь нэг өдөр нэг өрөөнд ингээд одоо хөшгөний арт нуугддаг шиг ингээд нуугтаад байж ахт нь тухайн одоо өрөөний эзэн ингээд орж ирсэн байхгүй эмэгтэй орж ирсэн маа. Тэгээ ганцаараа орж ирж байгааг ингээд харангуудаа нөгөө эмэгтэйч чинь одоо бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж оролдоод яг ингэ байж ах үед нь стаазаар нөгөө найз залуу нь гаднаас орж ирээд тэгээ Ричардыг зодоод тэгээ нөгөө менежер те нөгөө чочод буудалд мэдэгдээд гэхдээ ямар нэгэн одоо цагтаа сэргийлэх ч юм уу тиймэрхүү зүйл болоогүй энэ хосууд ингээд буцаад Техас мужид руу явсан байна. Гойд тэгээд энэ хэрвээ хосууд Ричардыг цагдаад мэдэгдээд цагдаа дээр хэрэг үүсгээд ямар нэгэн бүртгэлтэй болгоцсон байсан бол магадгүй энэ дараа дараагийн аимшигтай хэрэгүүд нь үйлдэхдэггүй байж болох байсан бахаа гэсэн зүйл яригдсан билээ. Гэхдээ нөгөө талаар магадгүй гой амрах гад ирсэн чинь гинт нэг юм гаж дунтай хүнтэй одоо таарцсан. Тэгээ нөгөө төгтөгөө ингээл зууралтаал хэрэг үүсгээл ингэж явхаасаа одоо төвөгшөөгөөд тэгээ магадгүй одоо Техас мужид руугаа буцацгаасан юм шиг байгаа. Ингээд 1982 онд одоо 22 настай болмогцоо Калифорни мужид руу бол нэг мөсөн нүүсэн. За ингэх үедээ бол түүний харт амхны хэрэглээнд бүр хэрэгс хэтэрч кокаинд бол бас орсон. Ингэх үедээ нөгөө харт амхныхаа мөнгийг олж авахын тулд орон байрны хулгай дээрэм хийдэг болж эхэлсэн байгаа. Тэрээр Сан Франциско болон Лос Анжелес хот хоёрын хооронд бол орон байргүй хүний амьдралаар бол амьдарч 90 очин ингэж явдаг байсан байгаа. Энэ хэсэг дээр би хохирогчдын талаар нэлээд детальтай мэдээлэлүүд хүргэх учраас хэрвээ эмзэг болон жирэмсэн эмэгтэйчүүд сонсч ивэл сонсоорой гэж зөвлөмөр байна. Ингээд түүний хамгийн анхны хохирогчоор 1984 оны 4 сарын 10-ны өдөр 9 настай одоо хятад гаралтай Америк охин байсан. Тэгээд тухайн охин бол гэрийнхээ ойр орчимд дүүтэйгээ хамт тоглож байхад нь энэ Ричард ирээд охиныг одоо хулгайлж авч яваад тэгээ нэг юм байрны зойронд түүнийг одоо түнд бэлгийн хүчирхийлэл
үйлдээд за энэ хэсэг үнэхээр манайхан эвгүй санагдвал намайг үнэхээр уучлаарай. Тухайн охинд бэлгийн хүчирхийлэл үйлдээд дараа нь амь насыг нь хөнөөгөөд тэгээд нөгөө Есүс Христийн нэг тийм зураг өгдөө штэ. Хананд ингээд хоёр гарандаа нөгөө хадаас үлгцэн. За яг тийм дүр зурагтай болгоод тухайн охины цогцыг үлдээсэн ба. Тэгээ энэ хэрэг бол шийдэгдээгүй нэлээд удсан. Маш олон жилийн дараа бол энэ охины хэрэгтэн нь Ричард Рамирес байсан байна гэдг нь бол тогтоогдсон байгаа. Түүний дараагийн аллах нь 1984 оны 6 сарын 28-ны өдөр Лос Анжелес хотод болсон 79 настай Jenny Winkov гэх настай эмэгтэй гэртээ ингээд ганцаараа амьдардаг эмэгтэй байсан. Шүн унтчихт нь цонхоор нь нууцаар ороод тэгээд толгойн тус газар нь металлаар маш их цохиж гэмтэл үзүүлээд тэгээд хүзүү нь хугарсан. Хоолойг нь нэлээд гүнзгий хэрчиж амь насыг нь хөнөөсөн юм аимшигтай хэрэг гарсан байгаа. Тэгээд Ричардын хурууны хээг нь болохоор цонхных нь тэр аваас ингээд олсон боловч тухайн үед нөгөө одоогийн шиг ингээд техник технологи хөгжөөгүй байсан учраас яг ямар хүний хурууны хээ болохыг нь тогтооход нэлээд хүндрэлтэй болж исэн байгаа. 9 сарын дараа Ричард дараагийн аимшигт халдлагаа бол хийсэн байгаа. Энэ нь 1985 оны 3 сарын 17-ны өдөр байсан. 22 настай Мария Хернандес гэдэг эмэгтэй гэрлүүн бас нууцаар орсон байгаа. Гэхдээ энэ эмэгтэй бол азар амьд үлдэж чадсан. Тухайн үед яг юу болсон бэ гэхээр Мария гэдэг эмэгтэй гэрт нь хэнийг орж ирж байгааг юу нэг мэдсэн байгаа. Тэнгүүтээ шууд машиныхаа дэлхүрийг аваад гараж руугаа ингээд гүйсэн байгаа хгүй юу. Тэнгүүд нөө Ричард чинь харчаад араас нь бас гүгээд тэгээд Мария руу чиглүүлээд гар буугаа ингээд гаргаж ирээд буутсан чинь Мария гэдэг нэмэгтэй яг нөгөө азар инстинктээр нөгөө хүн өөрийгөө хамгаалахад шууд гараа ингээд нүүрлүгээ ингээд өргөдөм байна л да. Тэгээд ингээд нүүрлүгээ өргөсөн чинь нөгөө бууны сум нь машиных нь нөгөө түлхүүрийг оноод тэг ингэх үед нь аймас хэрэглэн байж чадаад Мария гэдэг нэмэгтэй буунд нь ингээд оногцсон юм шиг дүрсгээд газарт нөгөө хөвтөд өгсөн ба. Тэгээд Ричард болохоор түүнийг ингээд ямар ч гэсэн өгцсөн байна гэж бодоод гэрлүү нөгөө үнтэй цайтай юм хум юу байна гэд нөгөө хайх гад дээшээ гэрлүү нь орсон чинь хамгийн бүр эвгүүн заяа Мария гэдэг эмэгтэй рүүмэдтэй байсан байна л та хамт ингээ амьдардаг хамт байр хөлсөлдөг нөгөө эмэгтэй нь бас яг гэртээ байж таарад тэгэхэндээ болохоор нөгөө буун дуу сонсонгуудаа хайгаад за ямар нэгэн хүн гэрт нь ирсэн байх гэд уг нь нуугдсан байгаа. Тэгээд нуугдаад нөгөө хэсэг хугацаанд хүлийн чимээ мэмээ тэгэл нөгөө буун дуу эднэр гарахгүй болохоор нь нөгөө гимт хэрэгтэн авцсан байна гэж бодоод нөгөө нуугдсан газраас ингээд гарч ирсэн байгаа байхгүй юу. Энэ хэсэг бүр яг аимшигын кино заяа манайхаа. Тэгэл яг гарч ирсэн чинь нөгөө Ричард ч өөдөөс нь ингээд хараа зогсож исэн заяа. Тэнгүүтээ нүүрлүүн ингээд харж агаад яг нүүрний тус газар нь буудаж тухайн эмэгтэйгийн амь насанд нь хүрсэн байгаа. Тэгээ би яагаад энэ нүүрлүүн гэдгийг ингээ амар тодтогч хэлээд байна гэхээр анх нөгөө дугаарын эхэнд баг хэлжсэн да нөгөө үеэл ах майк нь найз эмэгтэйгийнхаа яг нүүрлүүн бас буудаж агаад амь насыг нь хөнөөсөн гээд тэгээд ер нь нэлээд олон хохирогчтойхоо ингээд нүүрэн тус газар нь ер нь буудаж амь насыг нь хөнөөсөн байгаа байхгүй. Тэгэхээр тэр майк гээд үеэл ахынхын тэр нөлөөлөл бүр асар их байсан байгаа. Түүний энэ аимшигтай аллагууд бол чааш үргэлжилсээр байсан. Тухайн хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчд, цагдаагийн албан хаагчид бол эд мөрийн баримт тийм хангалттай биш те. Тэгээд яг ямар хүний араас мөшгөж мэдгүй нэлээд мухардалд орсон ийм үеуд байсан байгаа. Түүний дараагийн хохирогчоор 1985 оны 3 сарын 27-ны өдөр шөнийн 2 цагийн үед бас нэгэн хосын гэрт нууцаар орсон. За нөхөр нь бол 64 настай, эхнэр нь 44 настай эмэгтэй байсан байгаа. Нөхрийг нь бол шууд буудаж амь насыг нь хөнөөгөөд эхнэрийг нь хүлээд бэлгийн хүчирхийлэл үйлдээд дараа нь бол эхнэрээс нь хаана үнтэй цайтай зүйлс нь байгааг нь асуугаад тэгээд гэрээр нь үнтэй цайтай зүйлсийг нь хайж авах явцад эхнэр нь орны доор нөхрийнх нь гар буу байгаа гэж уг нь бол мэдчихсэн. Тэгээ ингээд ямар нэгэн байдлаар хүлээснээсээ би мултрах хэрэгтэй байна гэж бодоод тэгээ хүлээснээсээ уг нь мултарсан байгаа байхгүй юу. Энэ хэсэг бас амар эвгүй заяа. Тэгээд яг орны доор байгаа нөхрийнхээ гар бууг аваад Ричардыг яг унлахных нь өрөөрөө ингээд орж ирэхэд буугаа чиглүүлээд гохоод арсан чинь буу нь сумгүй цэнэглэгдээгүйсэн. Ингээд Ричардад буудуулж амь насаа алдсан. Тэгээд бүр хамгийн хэрцгий бүр ингээд аимшигтай нь тухайн эмэгтэйгийн нүдийг нь ухаад тэгээд эмэг зүйлтэй ингээд хийдэг байсан тэр савн дотор нь нүдийг нь хийгээд орхицсан байсан. Ингээд түүний
хэрцгийлэл бүр ингээ сүултээ хэрээс хэтэрсэн. Тэгээд сүултээ бүр яадаг байсан бэ гэхээр хохирогчтойхон гэрт ямар нэгэн одоо уруулын будагч юм уу эсвэл ямар нэгэн тийм үзүүртэй зүйлээр ханан дээр нөгөө сатааны тэмдэг ингээ үлдээдэг болсон байгаа байхгүй юу. Ингээд мөрдөн байцаагчид бол ямар ч тач цуврал одоо алуурчны мөрөөр бид нэр мушгих хэрэгтэй байна гэдгээ мэдэж авсан байгаа. Хохирогч болгоны одоо деталыг ярих юм бол энэ удаагийн дугаар нэлээд уршуу болчих учраас хэдүүлээ илүү энэ гэмт хэрэгтэн одоо яаж барьж авсан ямар одоо сэжүүрүүд олж исэн гэдэг талаар нь одоо ярив. Ямар ч тач 5 сарын дотор бол Ричард 17 гэмт хэрэг үйлдэж 13 хүний амь насыг бол маш хэрцгийгээр хөнөөсөн. Энэ дунд нь бол насны ямар нэгэн одоо зааг хязгаар гэж бол байгаагүй. Хүүхдээс хөгшин настай хүн хүртэл бол түүний хохирогч нь болж исэн байгаа. Амьд үлдсэн одоо хохирогчд болон гэрчүүдийн яриан дээр одоо үндэслээд түүний аман зургийг бол гаргаж авсан байгаа. За ингээх үедээ тэдний хэлснээр хар өнгийн хувцастай буурчгар хар үстэй нэг бол цагаан арьстан аггүй бол Латин Америк хүн байсан баха. Тэгээ зарим хохирогчд нь болохоор зөвхөн шүн ингээд харж исэн болохоор царайг нь сайн хараагүй гээд зарим нь болохоор тодтогч хэлжсэн зүйл нь хүний одоо амны хөндийн байдал байсан. Тэгээ шүднүүд нь нэлээ ингээ унсан амнаас нь маш муухай тийм ихэн үнэр бол үнэрчжсэн. Тэгээ олон өдөр хоногоор ингээ тусанд ороогүй тийм хүний одоо үнэр бол түүнээс ингээ үнэрчжсэн. Тэгээд зарим эмэгтэйчүүдэд нөгөө бэлгийн хүчирхийлэл үлдэж явахдаа чихэнд нь одоо бурхнаар биш сатанаар надад амал гэж ингэж одоо чихэн дээр ингэж хорилж исэн гэсэн зүйлсийг ярьсан байна. Ингээд олж авсан аман зурагтаар гаргаж сонинд одоо хевлээд олон нийтэд бол хүргэжсэн байгаа. Ингээх үед бол тухайн гэмт хэрэг болж исэн одоо ойр орчмын хотууд болон одоо тухайн арт иргэд бол айдас хүлц тавтсан байдалтай. Шүн унтахтаа бүгд цонхоо хаадаг. Хичнээн одоо 100 болж исэн ч гэсэн гэрт нь халуун байгаа ч гэсэн одоо ингээд бүгд цонхоо хаадаг, хаалгаа төгчдөг. Зарим нь бүр унтж байхдаа хажуудаа гар буугаа тавьж унтдаг, утга тавьж унтдаг. Ийм болж хуурсан байгаа. Тэгээд нөгөө Ричард чинь өөрийнх нь талаар зурагтаар гаргаад сонь сэтгүүлд ингээд өөрийнх нь талаар бичсэн байсан чинь энийг одоо эндүүрээд би алдар нэрт хүрчлээ хүн болгон намайг мэддэг болчлоо мөрдөгчд намайг барьж чадахгүй байна би одоо хүнд ч баригдахгүй одоо гэмт хэргээ үлдэж явж чадчихээн сатан надад тусалж гин гэж бүр эндүүрээ төөрөгдөлд орсон явчихсан байхгүй тэнгуүтээ ингээд зарим хохирогчтойхон гэрт ингээд орсноо би нөгөө нэг The Night Stalker те би нөгөө шүний ангууч ч юм байна гэж бүр хэлж хохирогчтойхоо нэг бол амь насыг нь хөнөөдөг гэр оронд нь орж дээрэм хийдэг ийм болж эхэлсэн байгаа. Ингэж явж мөрдөгчд маш том одоо сэжүүр олж авсан нь юу байсан бэ гэхээр нэг хохирогчойхон одоо хашаанд нь гутлынхаа мөрийг одоо үлдээсэн байсан. За ингээх үедээ мөрдөгчд авиа загварын тэгэд 45 хязмарын гутал байна. Тэгээд энэ одоо загварын Кейт буюу одоо энэ загварын пүүз нь маш одоо цөөхөн ширхэг юу н үйлдвэрлэгддэм байна л да. Нэг тэмч том брэнд бол байгаагүй. Тэгсэн чинь яг тэдний одоо энэ хайж исэн загварын одоо пүүз нь тэгээ энэ хайж исэн бүлийн одоо хэмжээ нь одоо резмар нь тухайн одоо гэмт хэрэг болсон хотод ганцхан ширхэг одоо зарагдсан байна гэдгийг олж мэдсэн байна. Тэгээ энэ бүр амар чухал одоо сэжүүр байсан чинь тухайн одоо хотын дарга эмэгтэй хэвлэлийн баг хурал зарлаад олон нийтийн одоо сувгаартэй зурагтаар бид нөгөө шүний ангуучийн талаар нэлээд том сэжүүр олж мэдсэн. Тэгээ энэ болохоор энэ авиа загварын юм кейт өмсөж гэмт хэрэгээ үйлддэг байсан байна гэд ингээд бүр олон нийтэд зарлалцсан заяа. Тэгсэн чинь энэ хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчд бүр амар уурлаад бухимдаад бид ингээд олон өдөр шөнө нойр хоолой хасаж энэ хүний араас явж ганцхан сэжүүр олж авч яхад чинь биднээс зөвшөөрөл авахгүй яагаад шууд хэвлэлийн баг хурал зарлаад ингээ олон нийтэд зарлж байгаа юм бэ? Яадах чи одоо нөгөө гэмт хэрэгтэн чинь сонсцсон байгаа штэ гэж хэлж дуусаагүй байхад нөгөө Ричард ч аль хэзээний энэ талаараа сонсцсон. Тэгээ нөгөө Golden Bridge гэд гүүрээс энэ авиа загварын Кейтэ ус руу ингээ хайцсан байгаа байхгүй юу? Одоо хэдүүлээ мөрдлөгийн авцад юу яг юу болж байсан? Тэгээ мөрдөгчдийн талаар баг зэрэг ярив. Энэ хэрэг дээр болохоор хоёр мөрдөгч ажиллаж исэн юм байлаа. Нэг нь болохоор Франк Салерно гэд тухайн үед бол нэлээд алдартай юм мөрдөгч байсан. Нөгөөх нь болохоор Мексик гаралтай Гил Карило. Тэгээ хувийн амьдралууд нь ч гэсэн ер нь нэлээд асуудлууд бол гарч ирсэн. Ялангуяа энэ Мексик гаралтай Гил Карило гэд мөрдөгчийн нөгөө эхнэр нь хүүхдүүд аваад
хэсэг хугацаанд бол гэрээсээ явсан бэлээ. Тэгээд тухайн нөгөө энэ хоёр мөрдөгччөн байнга зургатаар гарч байгаа үйл ажиллагаанууд юу нь яаж явагдаж байгаа гэл нөгөө тайлбар олон нийтэд тавьж байгаа штэ. Тэр утгаараа нөгөө гэр бүлийнх нь хүмүүс нь нэлээд айжсэн байгаа байхгүй. Нөгөө алуурчин гинт гарч ирээл те гэрт нь орж ирээл янз бүр олчих юм билүү гэл ер нь нэлээд айц хүчтэй байсан юм бэлээ. Тэгээд энэ Франк Салерно гэдэг мөрдөгч нь болохоор сүулт ярьсан байсан. Би тухайн үед бол ингээд шүн унтахдаа хажуудаа ингээд буугаад сэнэглээд тавьж унтдаг гэсэн. Ер нь бол нэлээд айжсэн. Ямар хүний одоо араас явж байгаа мэдэхгүй байсан учраас нэлээд одоо айцтай байсан гэж ярьсан байсан. Тэгээд энэ хоёр хүний талаар бол тэр Netflix-ийн баримтат кинонд илүү дэлгэрэнгүй бол байлээ. Ингээд аль хэзээний олон нийтэд одоо танигдсан байсан Night Stalker буюу шөнийн одоо ангуучийн талаар мөрдөгчдөд маш чухал дуудлага ирсэн. За энэ нь бол нэг эмэгтэйгээс байсан. Тэрээр хэлэхдээ манай аав хэсэг хугацаанд орон гэргүй дусны одоо зогсоолуудаар хоног төөрүүлж явж байхдаа нэг Рик гэд хүнтэй танилцсан гэсэн. Тэгээд тэр нь магадгүй энэ Night Stalker юм шиг байна гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээ мөрдөгчд түүний аавтай нь бол очиж уулзсан. Ингээх үедээ надад нэг Рик гэд найз байсан. Тэгээд тэр надад хэлэхдээ сүүлд би нэг Аз эхнэр нөхөр хоёрын амь насыг нь хөнөөсөн гэд. Тэгээд тэр хөнөөсөн бууга надад харуулаад тэрийг надад бэлгэлсэн гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд мөрдөгчд танд энэ буу байгаа юу гэдгсэн чинь би энэ бууг аль хэзээний өөр хүнд ингээд өгцөн гэд. Тэгээд тухайн бууг нь одоо өгсөн хүн дээр очиж үзэх үедээ маш чухал одоо зүйл олж мэдсэн. За энэ нь юу байсан бэ гэхээр тухайн гар буу нь бол хит хитэн одоо хохирогчтойгоо амь насыг хөнөөжсэн буу гэдэг нь болтоосон. За нэмээд хохирогчийн одоо гэрээс алдсан эд зүйл болох нэг юм радиог бол олсон байгаа. Ричард бол гэмт хэрэг Калифорни, Лос Анжелес, Сан Франциско гэсэн энэ гурван одоо хотоор л ер нь ингээл ээлжлээл гэмт хэрэг бол үлдчихсэн байгаа байхгүй юу. Ер нь бол цагдаа нарт ч гэсэн энэ тэндээс янз бүрийн мэдээллүүд иржсэн. Ингээх үед бас нэгэн чухал мэдээлэл ирсэн нь юу байсан бэ гэхээр цагдаад ингээд хаяа нэг мэдээлэл өгдөө нэг тийм мэдээлэгч хүн байсан юм байна л да. Тэгээд тэр хэлэхдээ манай хадам мэж нэг хохирогчдын алдсан байж магадгүй нэг юм бугуйчиг зүсээ явж исэн. Ингээд асуугаад яриад үзээрэй гэд хэлсэн байгаа. Ингээ хадам ээжтэй нь очиж уулзсан чинь манай найз залуу надад энэ бугуйчиг бэлгэлсэн. Би ханаас авсан мэдэхгүй гэд. Тэгээ найз залуутай нь очиж уулзсан чинь би энийг ингээд найз Рикээс авсан гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ нөгөө гэр оронгүй хүний хэлсэн. Тэгээ энэ залуугийн хэлсэн нэр хоёрыг ижилхэн болоод тарж байгаа. За ингээд ямар ч байсан тэр шөнийн ангууч Рик гэдэг энэ хүн байж магадгүй байна гэж бол мөрдөгчд одоо хамгаалтайсан байгаа. Тэгээд нөгөө энэ найзаас нь чи Рикийн одоо бүтэн нэрийг мэдхүү гэдгсэн чинь эхлээд ингээд хизээч одоо Рик алуурчин байх боломжгүй гэж зөрүүдлээл ер нь бол нэлээд хоорондоо маргалдаж нөгөөдөг чинь эцэст нь хүч мөхсдөд мөрдөгчдөд Рик бол Ричард Рамирес гэдэг хүн гэж хэлсэн байгаа. Ингээд мөрдөгчд цагдаагийн газарт одоо бүртгэлт Ричард Рамирес гэдэг хүнийг хайж үзсэн чинь тухайн яг энэ гэмтэрэг гарч исэн бүс нутагт яг ийм нэртэй 8 хүн байсны нэг нь бол одоо энэ аман зурагтай нэлээд таарч исэн байгаа. Мексик гаралтай. Тэгээ Эл Пасогоос ирсэн. Тэгээ 1.85 өндөртэй, уржгар хар үстэй, ийм хүнхгэр юм нүдтэй, тэгээ шүдэн бүр ингээд аимшигтай. За ийм хүнийг бол олж авсан байгаа. Бас нэг чухал мэдээлэл юу байсан бэ гэхээр Лос Анжелес хотоос дөнгөж гараад Ричард дараагийнхаа одоо халдлагыг хийх гээд байшинд ингээд очисон чинь тухайн байшин дотор байсан 13 настай хүү хүлийн чимээс осонгуудаа нөгөө нэг шүний ангууч юм бахта тэр яг манад ирж байгаа юм шиг байна гэж бодонгуудаа угаасаа нэг ус даяараа тэр хүний талаар ярьж байгаа штеп. Тэнгүүдээ шууд ээж аавынхаа унлахны өрөөрөө очиод ээж аав хоёроо сэрээгээд ингэх үед нь ээж хоёр нь цонхоороо бүр ингээд хамаг байдаг чадлаараа ойрлоод гэртээ ингээд олон хүмүүс байгаа юм шиг чимээ гаргаад ингэх үед нь Ричард ер нь бол айгаад машин унаад ингээд явсан байгаа. Ингэх үед нөгөө 13 настай хүү чинь айгүй мундаг заяа. Бас гүйж гараад хашааныхаа завсраар унж явж исэн машиных нь одоо дугаар тэгээд машины өнгийг нь тэгээ ямар марк байсныг нь тэмдэглэж аваад сүүлд нь бол цагдаад маш чухал одоо гэрчийн мэдүүлэг өгсөн. Түүний хэлснээр болохоор Toyota загварын юм шар өнгийн машин байсан хэлсэн чинь за яг энэ машин нь болохоор 1985 оны 8 сарын 28-ны өдөр Лос Анжелес хотын одоо Корея таунаас бол олцсон юм билэ. Тэгээ ингэх үед нь тухайн машиныг бол хулгайлагдсан машин гэдгийг нь тогтоогоод за тэгээд тэр машин
нас бол Ричардын хурууны хийг нь бол олж авсан. За хурууны хийг нь ингээд нэрийг мэдээд авчлаа. Хурууны хийг нь бас мэдээд авчлаа. За ингээд бүгднгийн цагдаагийн бүртгэлд ингээд хийсэн чинь 1984 онд Мосныг машины одоо хулгайн хэрэгээр аль хэзээний одоо нэг удаа ингээд цагдаагийн газарт бүртгэлд орсон. Тэмтэрэг одоо үүссэн. Тэгээ бүр зургийг ингээд авцсан. Зургийг нь одоо цагдаагийн хэлцэс бүртгэлд одоо байсан байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ 1985 оны 8 сарын 29-ний өдөр цагдаагийн газраас ер нь бол хэвлэлийн баг хурал зохион байгуулад за ингээх үеэрээ зургийг нь олон нийтэд үзүүлээд тэгэнгүүтээ Ричардад хандаж бид нар чамайг хэн гэдгийг чинь мэдлээ. Тэгээ удахгүй хүн болгон мэдэх болно. Чамд нуугдах газар байхгүй шүү гэж хэлсэн байгаа. Ингээд 1985 оны 8 сарын 30-ны өдөр Ричард Аризоногоос одоо ахих руугаа явах замдаа автобусанд ингээд суудсан байсан чинь хүмүүс ингээд төн рүү хараад жив жив гэл ингээд яриад ахаар амар гайхаад гэсэн чинь ингээд хүмүүс нөгөө нэг найз стокер гэл нэг хоорондоо яриад тэнгууд нэг амар гайхсан байгаа байхгүй. Би ямар ч тач ахих руугаа одоо явж болохгүй юм байна. Тэгэх юм бол ахыгаа бас гэмт хэрэгт ер нь холбогдуулж магадгүй юм байна гэж бодсон уу яасан. Гинт нөгөөдөг чинь ахыг руугаа одоо явхаа болоод цаад одоо Лос Анжелес руу ирсэн байгаа хгүй. Ингээд 8 сарын 31-ний өглөө Лос Анжелест бол ирсэн. За ингээх үедээ яг автобуснаас буусан чинь сонин зардаг нэг тийм газар байдсан штэ жижигхэн төвц шиг. Яг тэрний ингээд харсан чинь өөрийнх нь зураг бүр сонингийн нүүр хуудсан дээр ингээд битүү заяа сонин болгон дээр ингээд өөрийнх нь зураг бахыг хараад бүр шоконд оронгуудаа шууд зугцсан байгаа хгүй. Тэгэлцээ харсан зүг рүүгээ гүйгээд ингээх явцдаа нэг эмэгтэйгийн машиныг нь дээрэмдэх гэж үзсэн чинь нөгөө эмэгтэйгийнх нь найз залуу нөхөр нь гарч ирээд Ричардтай зодтолдоод энэ тэр хоёрын одоо зодооныг харж ирсэн яг тэр авд байсан нэг хэсэг бүлэг залуучууд одоо эренгүүтээ Ричардыг бол нэг юм төмөр зүйлээр толгоор нь цохоод тэгээд цагдаагийн албан хаагчид одоо 90 эртэл түүнийг бол яг тэнд ингээд барьж саатуулсан байгаа хгүй. Ингээд цагдаа нар ирсэн. Ингээх үед бол толгооноос нь ингээд амар цус мус гарцсан. Толгоо ингээд нэг юм цагаан юмар бооцсон. Яг тэр бичлэг нь бол YouTube дээр бэлээ. За ингэж л энэ алдартай, аимшигтай, хэрцгий олон одоо хүмүүсийг айдас хүйц давтуулж байсан цуврал алуурчин бол баригдсан юм төвхтэй юм байна. Ричардыг яг баригдаж байхад тэр хайвын одоо арт иргэд бол бүгд ингээл амар баярлал, зарим нь бүр уйлал нөгөө энэ хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчдийг тэрвэрч аваад бүр амар баярлж исэн байхгүй яг нэг юм Олимпиад одоо улсаараа ялцсан юм шиг тийм мэдрэмж тухайд авч исэн гэд тэгж ярьжсэн. За ингээд энэ аимшигт одоо цуврал алуурчны шүүх хурлал 1988 оны 7 сарын 22-ны өдөр буюу түүнийг баригдсанаас одоо 3 жилийн дараа эхэлсэн байгаа. Түүнд 13 хүний одоо аминд хэрцгийгээр хүрсэн, 5 хүний биед бол хүнд гэмтэл учруулсан, 11 хүчингийн хэрэг, 14 орон байрны хулгайн гэмт хэрэгт бол буруутгагдаж, цаазаар авах ялыг Калифорни мужийн шоронд үлдэхээр шийдэж байсан байна. Rage which he in turn took out on his victims. His killings were so sadistic. За энэ үед одоо шоронд байхад нь бүнд маш олон одоо эмэгтэйчүүдээс хайрын загтал, тэгээд сатаныг шүтдэг, тэгээд түн рүү бүр ингээд нүцгэн зургнуудаа хүртэл эмэгтэйчүүд ингээд маш олноор явуулдаг гэсэн байгаа хгүй. Тэгээ энэ дунд нь болохоор 1985 онд түүнийг баригдаж явах үед нь Ричардад 75 удаа загтал бичиж байсан. Лорин Лев гэдэг эмэгтэйтэй бол энэ Ричард 1996 оны 10 сард шоронд бол гэрэлжсэн юм байна. Тэгээ би энэ эмэгтэйчүүдийг ерөөсөө ингээд ойлгодгүй маа ямар нэгэн сэтгцийн асуудал янз бүрийн юм одоо байд юм болов. Та нар юу энэ талаар юу гэж боддог вэ? Энэ манайхаа комент хэсэгт бичээрэй. Гэхдээ Ричард цаазаар одоо ахуулах ял авсан ч гэсэн 53 наснда бол Порт Хавдрын улмаас энэ хорвоогийн мөнх үсэг бол үдсэн юм байна. Шүүх хурлын үеэр бас болж исэн нэг эвгүй зүйлсүүдийг би танарт ярьж өгье. Тэгээ шүүх хурлын үржлийн хүний шүүх хурл үржил бүр ингээд үнэхээр амар эвгүй заяа. Яасан гэсэн чинь ер нь бол шүүгчийг амь насыг нь хөнөөх тийм төлөвлөгөөтэй байсан гинэ энэ Ричард уу олж аваад одоо буудаж амь насыг нь хөнөөх. Тэгээ нөгөө иргэдийн төлөөлөгчд гэдэг юм хүмүүс суудаг штэ тэгээ шүүх хурал дээр. Тэгсэн чинь нэг иргэдийн төлөөлөгч эмэгтэй нь одоо тухайн шүүх хурал дээр ирээгүй мэн л та. Тэгээ дараа нь яасан бэ гэдгсэн чинь тэр эмэгтэйг найз залуу нь буудаж амь насыг нь хөнөөгөөд тэгээ найз залуу дараа нь өөрийнхөө бас буудаж өөрийнхөө амь насыг юм хүнөөс хэрэг гарсан байгаа хгүй. Бүр амар эвгүй тэнгуудаа ингээд шүүх хурал дээр яг шүүгч танд цаазын ял оноолоо гэл нөгөө алхаа зогсон чинь шүүх
танхимаар ингээд бүр амар орилоод заяа. Тэнгүүдээ ямар ч том тохиролцоо вэ? Үхэл дандаа л нутаг дэвсгэртэйгээ хамт ирдэг. Тэгэхээр хідүүлээ Диснейлендэд уулзъя. Бүр ингээд орилоод тэнгүүдээ ингээд алган дээрээ нөгөө сатаны тэмдгээ улаанаар зурцсан. Шүүх танхимд байгаа хүмүүс рүү бүр ингээд алгаа ингэж харуулад инээж минийг амар ийгүү. Энэ бичлэгийг нь би оруулж болох нүг үе мэдэхгүй байна. Юу ч гэсэн ийм зүйл болсон. Хэрвээ копирайтын асуудлаас янз бүрийн болохгүй бол би энэ бичлэгийг бас оруулнаа. Society, my race, or people, or anything. It is up to the individual like myself to. Тэгээд Лос Анжелес хотод нэг музей байдаг гинэ. Тэгсэн чинь тэр нь одоо цуврал алуурчдын эд зүйлсийг ингээд байршуулсан нэг тийм музей байдаг гинэ. Тэгэнгүүтээ энэ Ричардын тухайд шоронд ахт нь загтал бичдэг одоо олон эмэгтэйчүүдийн загтлууд тэгээд нөгөө зураг мураг явуулдаг гэсэн ингээд тэгжсэн да тий. Тэгээд тэр зураг мураг нь одоо энэ музейд ингээд байршигдсан байдаг гинэ. Тэгээ миний нэг бас сонсох дуртай Америк одоо юм бас гэмтрэг ярьдаг. Тэгээ гэмтрэг ярихтаа ингээд нүрэ буддаг нэг тийм эмэгтэй тэхгүй. Тэгээ тэрэн дээр яг энэ талаар ярьсан чинь гинт нөгөө найзтайгаа хамт Амстердамд явж байгаад битгаар нэг музей орж исэн санаанд ороод тэр ямар музей байсан бэ гэдгсэн чинь Амстердам ч нөгөө биеийн үнэлэгчд тийм байдаг гудамж эднэрээр яг валтартай штэ тий. Тэгээд бит хоёр явахтай тэрнгээр нь нөгөө аялагчд юм болохоро сонирхож явж байгаад хоёлаа нэг музей ахаар норч үзье гэж бодоод тэгсэн чинь тэр нөгөө анх ингээд биеийн үнэлжсэн эмэгтэйчүүдийнх нь одоо талаар тий тэр хүмүүсийн одоо эдэлжсэн өмсөжсэн хувцсан ингээд байсан ахгүй. Тэнгүүтээ бүр хамгийн эвгүй нөгөө үйлчлүүлэгч эрэгтэйчүүдийнх нь марцсан одоо эд зүйлсэнд байсан заяа. Тэнгүүтээ тэрэн дунд нь нэг эрэгтэй хүний одоо тэр одоо настай хүмүүс юм болов шүдэн хиймэл шүднээсэн за. Тэгээ манай найз хоёр бүр ингээ би рүү хараад бүр гайхаад ийм хадгалаад тахтай авахтай гэд тамхиных нь хайрцаг марцаг нэг юм сонин юмнууд нэсэн. Тэгээд бит хоёр тэгж ярьжсэн аахгүй юу. Зарим улсууд нэрээ бас л ийм сонин одоо зуулчдыг татах тийм одоо тэгэл зарим ийм хэрэг туртай зуулчид ч одоо тий манай найз бит хоёр шиг жишээлбэл ингээл ороод үзэж байгаа байхгүй. Хүмүүсийг одоо дах иймэрхүү зүйлс хийгээд энэгээр бас мөнгө олж чадчихин тий гэж бит хоёр яг ярьжсэн чинь энэ юмхтэй бас яг тэгж ярьсан чинь би бүр ёо гэж бодсон. Тэгээ та нар ер нь нэмэрхүү эвгүй юм үзчихсэн музейгийн туршлага дээр байдаг уу? Тийм бол бас комент хэсэгт бичээрэй манайхаа. За энэ удаагийн дугаар маань нэг ийм одоо гэмтэргийн кейс байлаа. Тэгээд дараагийн бас нэг сонирхолтой эвгүй гэмтэргийн кейсээрээ хитүүлээ уулзъя. Тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай баярлаа. Тэгээд нэр манайхаа би цаашдаа ингээд амар зүгээр найзуудтай ярьж байгаа юм шиг ингэж ярих гэж ер нь бодож байгаа. Ягаад тэгэхээр тэрхий ингээд амар юу гэдэг чи орчуулаад те ингээд юу гэдэг нэг юм нэвтрүүлэг хийж байгаа юм шиг ярих гэж хичээхээр надад бас айгүй өвгтэй байгаа. Тийм болохоор би зүгээр найзуудтай ярьж байгаа юм шиг ингээд яриад явжия гэж бодсон байгаа шүү. За баярлаа.